Өөх. Яас их манд очиж авъя. Ахлагч хүүхдүүд маань яасан юм бол их манантай төөрцөн байх үедээ. Хүй, сайн уу хүүхдүүдээ? За сайн уу? Сайн явж ирсэн үү? Өөх, ямар гоё хувцастай хүүхдүүд вэ? За нэшиг. Сая манай ойд маш их манан татаад тэгээ бид та нарыг манан дунд яач чаа төөрцөн болов эсвэл айж байгаа юм болов гэж бодоод санаа зовоод зогсчихлаа л доо. За бүгдээрээ манан арлах хоорондоо танилцдаг уу? За тэгээ чамаа хэн гэдэг вэ? Наманга. Наманга. За. Намангогийн цүнх нь яасан гоё өнгөтэй юм бэ? За чамаа хэн гэдэг вэ? Ган очир. Ган очир. Наманго ган очир. Чамаа хэн гэдэг вэ? Абила. Абила. Өөх, яасан гоё нэртэй. За чамаа хэн гэдэг вэ? Марал. Марал. Абила, Марал. За чамаа хэн гэдэг вэ? Нандалта. Нандин Эрдэнэ. Чамаа хэн гэдэг вэ? Амуу мөрөө. За манан барагаас сарнчих шиг боллоо да. Хэдүүлээ тэгвэл аяллаа эхлүүлэх үү? За эхлүүлье. Амар болдын наманго балет бүжгээр хичээлдэг. Усанд сэлэх дуртай, том болоод мөн л эмч болох хүсэлтэй. Мөнх төрийн амуу мөрөн, бүжиглэх, лего тоглоом эвлүүлэх, хөдөө мороор аялах дуртай. Мөнх солонгын Нандин Эрдэнэ шатар балетаар хичээлдэг, Барбины хувцас зохион бүтээж, хувцаслаж тоглох дуртай. Том болоод эмч болох хүсэлтэй. Ган зургийн ган очир, бүжиглэх авьяастай, тоо бодох, зураг зурах дуртай. Адилийн Абила угсардаг тоглоом тоглох, ууланд аялах дуртай. Бас зурлаг зурах дуртай. Бат Эрдэнэ Марал мөн дуулах, бүжиглэх дуртай. Том болоод багш болох хүсэлтэй. Манай гисэн ажиглаад яваарай заа юу хүүхдүүдээ. Манай ойд сонирхолтой, сонир садан зүйлс зөндөө их байдаг. Мөөгүй нөө. Мөөгүй тийм ээ. Хүүхдүүдээ аялж явж байхдаа чулуу авч, эсвэл хөдөлгөж байгаа газраас нь хөдөлгөж авч явж болохгүй шүү дээ. Та эзэн манай ой модноос юу олж ажиглав? Мөөгүй. Мөөг байсан уу? Өөр зөндөө л амьтад байгаа зү. Хэрэм. Тинжээс манай усны шууд амьдардаг. Энэ загаас энэ галуу. Энэ хоёр маань болохоор хун. Тийм загаас. За хүүхдүүдээ одоо хартаа манай ойг сайн ажиглаа. Хэдүүлээ манан яагаад гарсан, манан яагаад гардгийг гэдэг талаар суугаад ярилцах уу? Ярилцах уу? За тэгээ. Дэшир найзуудаа. Манан ийм үүлтэй адилхан харагддаг тийм үү? Хаяа манан гараад манангийн голоор явангууд тийм үүлэн дээр алхаач байгаа юм шиг тийм гоё мэдрэмж төрдөгтэй. Та нар өмнө тэгэж үзчихсэн юм аа? Би уулан дээр гарч дандаа эмээ дээрээ очдог түрүү цагаасаар. Тийм үү? Тэгэхээр манан харсан уу? Манан байгаагүй. Манан байгаагүй. Зүүн эмээ дээр очингууд тэгвэл манан харагддаг уу? Нэр яма ухарлээсэн. Яагаад үтчихсэн? Манан дундуу? За. Ямар санагдсан бэ чамд? Гоё. Үүлэндээ хөвж байгаа юм шиг алхаж байгаа юм шиг санагдсан уу? Тийм. Заримдаа хөөсөн чихэр их шигч. Чаас алхаж ирсэн үү? Өөх, за ер нь ихэнх нь манангийн талаар сайн мэдх юм байна тийм ээ хүүхдүүд. Лагер дээр үү? Би дүндээ авсан байлаа одоо ундаа зүтгэх манан гарсан. Манан харсан уу? Юу асуудаг дүндээ авчих. Би та нарт манан яаж үүсдэг гэдгийг ярьж өгье заа юу. За та сайн анхааралтай сонсоорой. Өглөө ингээд сэрэнгүүд ингээд манантай болцсон ямар ч нар байхгүй жоохон чихүн хүүтэн чив шиг болцсон байдаг та. Тэр үед чинь тэрийг манан маань яаж гарч ирдэг вэ гэхээр усны жижиг ширхэг туслууд байдаг гинэ. Жижиг туслууд нь дээшээгээ хөвөөд хөвснийхэн дараах нь манан болж үүсдэг. Манан болж үүсэхдээ наргуу болцдог та хүүхдүүдээ. Наргуу болдгийн учир шалтгаан гэх юм бол манан нар хоёр ингээ хоорондоо одоо нар чинь манангийн дээрээс туяагаа тусгаж байгаа штэ. Тусгаж байхдаа тэр хоёр цохилдоод тэгээд ерөөсөө гэрэл харагддаггүй. Харин нар гараад ирсний дараах нь манангийн маань жижиг шиг усны туслууд нь ууршаад тэгээ манан ич ити юм шиг ингээл алга болцдог. Манан 3 янзаар үүснэ. Хүйтэн газарт дулаан агаар шилжин орж ирэхэд үүснэ. Хоёрдугаарт намар өвөл дулаан уснаас ууршилж явагдах үед бас нэг үүснэ. Гуравдугаарт шүн гадаргын агаар
долгионд цацраг их алдснаас үүсдэг гинэ. Хөвчлэн манан байдаг газар маань болохоор голын хажууд байд юм байна, нуурын хажууд байд юм байна. Айсгол хөрсний чиглэг байдаг газар бас байдаг гинэ. Манан ямар өнгөтэй байдаг юм бол? Цагаан тийм ээ. Манан бий болсноор агаарыг сайн чийгшүүлж ургамлыг хатгаас хамгаална. Зарим моднууд манангаас чийг авч бороо орохгүй байсан ч гэсэн халуунд хатлгүй үлдэж чаддаг. Агаарын бохирдлыг бууруулж цэвэршүүлнэ. Хэд халуунаас хамгаалж халуун хүйтнийг тэнцвэртэй байлгадаг. Мананг заримдаа ус болгон хоримтлуулж хэрэглэдэг. За, найзуудаа манай дасгалын цаг болсон байна. Та дасгал мэдэх үү? Тийм. Мэдэх үү? Ямар дасгал мэдэх вэ? Япон дуутай дасгал юм уу? Нэг. За тэгвэл Япон дуутай дасгалын би үзэдэх үү? За тэгээ бүгдээрээ басъя. Бимбиж яваад. Үй. Хүүхдүүдээ тэр хардаа. Зээж бид урангаараа хараа. Бид ураа авчирсан. Тэр цаана айл харагдаад тахын та нар харж байна уу? Харахгүй. Тэр цаана. Тийм үү. Сайн хардаа хүүхдүүдээ айл харагдаад байна да. Нэг мотой халахтай. Тийм. Бүр айлын гадаа зөндөө олон хөөрхөн амьтад байгаа дах юм. Яасаа хөөрхөн юм бэ? Би. Харж байна уу? Харж байна тийм. За. Би ярида. За. Би ярида. Байна уу? Харагдаж байна уу? Яагаа тий? За яваараа хүүхдүүдээ. Дээрээ яваад. Намайг
Бэлтгэж байгаа юм билээ. Хөө би бинэ бэлтгэж уучлахгүй шүү дээ хүүхдүүдээ. За хүүхдүүдээ. Яа. Дэшэр зогсчээ. Дэшэр. Хүүхдүүдээ хавар болохоор малчайл маш завгүй болчтой. Тэр яг яагаад юм болоо? Идэ будаага бэлдээ. Идэ будаага бэлддэг тийм ээ. За өөр бас нэг зүйл байна да. Тэр юу юм бол? Бүсээ цуглал нь хоолоо бэлдэн гэж завгүй болчтой тийм ээ. За тэгвэл Наашир би та нарт хөөрхөн тоглоом хараалаа. Хүүхдүүдээ тэгвэл малчайл хавар олонгууд яагаад завгүй болчдөг юм бэ? Та нар юу гэж бодож байна? За нэгээр хариулъя заа юу. За чи юу гэж бодож байна? айл өстэйгээ. Айл өстэйгээ. За малчайл точиж үзсэн хүүхдээ нөө. Ингээ хөдөө очоод. Тийм үү? За ямар хийсэн бэ? Малчайл гоё эс зөндөө олон амьтдтай байсан бах та тийм ээ. Би. Бүгдээр юу н очиж үзсэн юм шүү дээ бараг. Хоёр нохоо нэг муур. Хоёр нохоо нэг мууртай байсан уу? Тэ нөгөө эмээдрээ очсон байхгүй юу? За. Тэгээд таваасан. Буруу эмээ маань нөгөө бурхан болоо очсон болохоор би буруу эмээгийн даа орсон. Хоёр нохоотой хүмүүс байсан тий. За тэгвэл ингэдэг байх нь нөхдүүдээ. Малчайл хавар олонгууд мал төлөлдөг. Та нар мал төлөлнө гэж ойлгож байна уу? Ойлгож байна уу? Ойлгохгүй байна уу? За би та нарыг ингэх байх гэж мэдээд тоглоомоо тавьчирсан. За та таван шүү малаа нэрлэж чадах уу? Чадах уу? За тэгвэл хэмжээнээс эхлүүлээд таван шүү малаа нэгээр нь нэрлээд явдаг уу? За тэгье. За дараа нь нөхөр, дараа нь морь. За. Энэ Ямаа. за энэ Хэн. за хэлээрэй энэ. Энэ ямаа. Ямаагүй штэ. Хэн. Хэн. Ямаа. За. Мэр өхөр хэн. За одоо марл хэлнэ. Тэмээ өхөр морь ямаа. Хэн. Мундаг. За одоо амар мөр хэлээрэй. Нэрлээрэй. Ямаа. Морь. Өхөр тэмээ. Мундаг. За нандаа ирдэ. Тэмээ өхөр морь ямаа хэн. Тэмээ өхөр морь ямаа хэн. Ямаа хэн. За зүйтэй. За тэгвэл хүүхдүүдээ та нар бог мал, бод мал гэж мэдхүү. Хүүхдүүд нь юм уу? Өөр төрлийн хүүхдүүд. Тий. Гэтэ бог мал, бод мал чинь өөр хүүхдүүд нь биш. За би та нарт ялгааг нь хэлж өгье заяа. За бод мал гэдэг нь хамгийн том биештэй малуудыг нь хэлж байгаа байхгүй юу? Энэ гурвын маань бод мал гэдэг. Харин энэ хоёр жижиг биештэй энэ гурыг бодох юм бол арай жижиг биештэй байгааз. За энэ хоёрыг маань бог мал гэж нэрлэдэг. Бод мал дотор нь морь, үхэр, тэмээ ордог. Бог малд нь хэн, ямаа хоёр маань ордог шүү. Заа юу. Одоо найзуудаа таван хошин малаа бүлээр нь нэрлэл сурыг. За хүүхдүүдээ энэ бол унага. Унагын эцэг малыг нь азраг гэдэг. Харин их малыг нь гүү гэдэг шүү. Энэ бол тугал. За тугалын эцэг малыг нь болохоор бух. Харин их малыг нь болохоор үнэ. За хүүхдүүдээ энэ маань ботго. Ботгын хийг нь инг гэдэг ба эцгийг нь буур гэдэг. Муур биш шүү, буур шүү. За юм байна. Энэ бол тугал, хийг нь үнэ гэдэг. Харин эцгийг нь бух гэдэг. Энэ бол хурах шүү. Хурын эцгийг хуц гэдэг. Харин хийг нь им хонь гэдэг. Им хонь. За энэ бол ишиг байна хүүхдүүдээ. Ишиг харж ирсэн үү та нар? Ишиг харж ирсэн тийм ээ? За хүүхдүүдээ ишгийн эцгийг нь ухна гэдэг. Харин эхийг нь им ямаа гэдэг. За тэгвэл саний хэдүүлэнх нь харсан айлд манай таван хошин мал маань төллөж байсан бахна шүү. За юу? Ойлгосноо хүүхдүүдээ бог мал, бод мал гэд. За би тэгвэл хураалаа шүү. За хураалаа. Хавар мал төлөхөөс гадна нөөр юу болдгийм бол та нар юу гэж бодож байна? Үхрээс хаагаад уулнаас авчираад макет чигтаагаа гараад
Үүгээ саагаад идэ будаага бэлдээ буузаа чандаг. Буузаа чандаг уу? Буузаа жигэндэг гэрээ. За та хэд мань юу гэж бодож чинь хавар болонгууд өөр юу болдог вүлээ? Зөв урагдаг. Юу сургадаг? Өөр хавар болохоор яадаг вүлээ? Амур мөр юу гэж бодож чинь? Хүүхдээ гаргад амар. Хүүхдээ гаргадаг аа. За чи юу гэж бодож чинь? Өөр төлөө гаргад. Яах гэдэг гаргадаг. Юу тийш өөр гадаа тоглодог. Наад чиний өөр тэр гуруулаа урагдаг. Ургадаг, амьтад үр төлөө гаргадаг. Ургамал модод ургаж эхэлдэг тийм ээ. Хавар бол маш гоё үйлрэл ахны хүмүүс ээ. Хавар цасайлаад ирэнгүүт хамгийн түрүүнд яргуу ургадаг шүү заа юу. За, ургамал ургадаг байх нь мал амьтад маань төлөлдөг байх нь, хичээндээ харсан амьтнууд маань хичээнээсээ гарч ирдэг байх нь, гол мөрөө маань хайлаад, манай усны шууд маань бас өөр орохтой зэрэгцээд хурж ирдэг байх нь шүү. За тэгэхээр хавар ийм л гоё үйлрэл ахантай хүмүүс ээ. Та нар хавар болохоор гоё дулаарангууд найзуудтайгаа тоглодог те. Хавар бас өдөр хурцаж эхэлдэг. За, би малын найзтайгаа тоглож байгаа гэсэн. тоглож байгаа юу? За, бүгдээрээ үг дамжуулж тоглоё дэх үү? За тэгээ. Гэтэ би эхлэхээс өмнө үгээ бодож олъё. Өнөөдрийнхээ нэвтрүүлэгтэй холбоотой гэсэн үгнүүдээ бодож олноо. За, олцсон шүү. Эхлэх үү? Тэгээ. За, юу гэсэн бэ марлаа? Панда шингэж. Аа? Хинэнгийн хэлж панда шингэж. Хөөе, тэгэж хэлээгүй штэ. Буудлын хавар. Аа? Нүүдлийн хавар. Нүүдлийн хавар гэж сонссон юм уу? За яг бас жоохон төгссөн байна. За, би юу ч хэлснэ хэлэх үү? За, сайн сонсоорой. Уулын манан өрөн хавар гэж хэлсэн. Уулын манай уран хавраа. Аха, уулын манан өрөн хавар. Уран гэж. За хүүхдүүд одоо төлөвлөлээ хурдан хэлж үзэх үү? Та нар хэлж чадахгүй байсан чи хурдан хэлбэл бүр чадахгүй байх та. За, уулын манан өрөн хавар гэж хэлнэ шүү. За, 3 уулын манан өрөн хавар. За, бүгдээрээ зэрэг хэлнэ шүү. 3 уулын манан өрөн хавар. Өрөн хавар. За, тэгээд уулын манан гэж сая мэдсэн тийм ээ? За, хүүхдүүд дахиад нэг удаа хэлье. Уулын манан өрөн хавар. За, 3 Уулын манан уран хавар. Хөө зүйтэй. За та хэд уулын манаа гэдгийг сайн мэдсэн тийм үү? За тэгвэл өрөн хавар гэж юу гэсэн үг юм болоо? За ингэж ярьдаг штэ хүмүүс ингээд хавар болохоор дулаан ороод өр ороод гэж ярьдаг тийм үү? Өр ороод гэдэг нь өрөн хавар гэдэг нь дулаахан хавар гэсэн үг. Хавар болоод гадаа их дулаахан болж гинэ гэсэн үг шүү. За юу? Өрөн хавар гэдэг нь. За тэглээ. За хэдүүлээ тэгэхээр өнөөдөр шинэ үг мэдэж авлаа тийм үү? Та хэд маань бүтээл их дуртай юу? Дуртай юу? За тэгвэл бүтээлийн хэсэг рүү явцгаах уу? Явъя. За явъя. За хүүхдүүдээ манай бүтээлийн хэсэг тавтаамаар л манай бүтээлийн хэсэг их гоё агаад. За өнөөдөр би та нараар юу хэлэх вэ гэвэл бид нар өнөөдөр хаврын талаар үзсэн тийм үү? Тэгэхээр хавартай холбоотой зураг зурна. Ерөнхий сэдв нь болохоор хавар гэсэн сэдв шүү. За юу? Зурагтаа бүгдээ ийм зүйлийг зурж болно. Ургамал ногоо дэлгэрж байгаа зураг зурж болно. Эсвэл бог малууд төлж байгаа ч юм уу те. Тиймэрхүү одоо хавартай холбоотой сэдвтэй зураг зурна шүү. За юу? Ойлгосон хүмүүс те? Ойлгосон. За тэгвэл бүгдээ эхлээрэй. Зураг зураад эхлээрэй. Таван шин малаа зурж олно. Миний баруун хана энэ дээр. Надад авьяас үзүүлэх хүүхэд байна уу? Би балетанд явж чадна. Би балетанд яваа бүжиг болжил чадна. Төрөний балетын бичлэг тарсан. Хөө яасан мундаг юм бэ? За шүлэг мэддэг хүүхэд байна уу? Би мэдэн. Ой, за надад шүлэг уншаадаг гэж тхүү марлаа. За бүгдээрээ марл найзыгаа сонсъё.
Үлээ шүүлчийн шүн өөлөг хаврын анхны өдөр үлжээ дэмэлтэй шинийн нэгийн өглөө өвөө эмээдээ айчлаа очоорой та амархан сайн байна уу гэ тогийн түшин солгоорой татаа сайхан шинэлүүгээ Тухан дээр уншуулаарай өглөөнөөс мандаж яваарай өдрийн чичиш дэлж яваарай гэж өвөө эмээ чи цамаа ерөн өдрөөс өдөрчөө сайн болно. Яасан мундаг хөхтэй. Баяр үргээ. За, шүлэг мэддэг хөхтэй нөө. Би шинжлэх шүлэг мэднэ. Би. Нандирдээс эхлэе. За, нандирдээ эхлээрэй. Цастай уул, мустай уул, цаан хуурал, завтай уул, хүүхэд бидний хүлээс уул, хүйтэн гэлби өсдөг уул, цан чаргаар гулгадаг уул, цагаан чишрээд тишдэг уул, цааш мусан дээр тоглохгүй бол монгон уул, гомдон ахтаа. За, яасан мундаг юм бэ? Баяр үргээ. За. Эмдээ хэлэн өсөө басаа харсан чинь өрөөсөө эмпинасаг өрөө дотроо хэзээ өрөөний дэшээсээ орон давраж агасан бусдад дотроо дитсэн эмзэдгүй жаасаж хөөхт намайг шоосондоо тайвуур тавтамдаас тайнер түүнийг хараа өсөс дамбуш эмсиман баруун үстэй хуусч шүү. Маш мундаг. За. Өнөөгөр сайхан зоотой, уужим сайхан ташаатай, хөлдөө жороотой, хөдөндөө малцагтай, чанан хой жигтэй, цалман хой нүдтэй, толгоогоороо тоглодог, цаас унаасаа бусгадаг, сүүлээрээ тоглодог, сүүдэрнээсээ бусгадаг, жаварт жарандаг саж над наяан уусаа алтай дунаасаа алагч гүний унаг хангаа дунаасаа харагч гүний унагаа. Яасан яслах хөхтэй. Очроо шүлэг мэдхүү. За мэдхүү. За мэддэг бол сонсъё л доо. Миний хийн зураг магнай халдсан зурагтай. Манган хоньны дундаас би ханбагц таньдаг. Мэрс мэлж намайг гисэрэдэг. Дон цагаантай, дуран хармтай төмөн хоньны дундаас дүүнээс хөргөн андрангүй төрсөн хотод дотроо тэр тоглодог. Бүгдээр яг хавар гэсэн сэдвтэйгээ холбогдоод байна те шүлэг нөөч чинь. За, болчлаа тийм үү хүмүүстээ? За, бүгдээрээ 6 барьж агаад үзэгч найзуудаа юу зурсан бэ гэдгийг харуулна. 1, 2, 3, 6 бариарай. Амар мөрөө 6 бариарай. 3. За, амар мөрөө чиний зурганд чи юу байна вэ? Юу зурсан? Энэ хэн хөлтөцөн, нартөцөн, хөнтөцөн. За. За, юу зурсан бэ? Тайлбарлаач. Нар зурс харуулж агаад тэгээ тайлбарлаж байгаа. Нар зурсан. За, өөр. Үүргээ зурсан. За. Энэ зурсан юм бэ? Тэмээ юм уу? Тэмээ. Яасан мундаг зурсан? Нандирд юу зурсан бэ? Би тэмээ зурсан. За. 2 тэмээ байна уу?
Тийм. 2 тэмээ тийм ээ. Энэ хоёр ах дүүс. Ах дүүс үү? За. Өстой сайн зурдаг хөхтэй. За. Юу зурсан бэ? Гэр. Хан. Үхэр. Тугал. Цэцэг. Өөс. Өөх. Энд чинь 5 хошин мал маань төлж байгаа гэдэг үйл явц тийм ээ. За, юу зурсан бэ Марлаа? Хэн үү? Зураг шиг хэн юм уу? Тэгээд уултай юм байна тийм үү? За, та хэд бүгдээрээ мал төлөхийг зурсан байна тийм үү? Тийм байна. За. За ингээд манай бүтээлийн цаг маань дуусж байна. Хэдүүлээ харанхуй болохоос өмнө буцаад явахгүй бол замаа болохгүй шүү дээ. Зугаатай ажил нэвтрүүлгийн өнөөдрийн аялал дуслаа. Өнөөдрийн аяллаараа бид нар юу сурч авлаа хүмүүстээ? Манан яаж үүсдгийг мэдэж авсан. 5 хошин малаа мэдэж авсан. Дээрээс нь 2 шинийг мэдэж авсан тийм ээ. Маш их баярлалаа. Одоо аав ээж нэлээж байгаа да. За, баяртай хүмүүстээ болгоомжтой аялаарай. Баярлалаа. Баяртай. Зугаатай ажил нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар дуусаж байна. Дараагийн дугаараа уулзлаа. Баяртай.